За сайн байцгаана уу. Өнөөдөр 3 сарын 29-нд шин сар маань гарч байгаа. За тэгээ пинк мунд буюу те ягаан сар маань хоньны ордонд мандж байгаа. За тэгээ шин сартай бас давхцаад одоо нарны хэртэлтийн бас өдөр гэж ярьсан те. Тэгэхээр 3 сарын 29-нд хоньны ордонд одоо хэсэгчилсэн нарны хэртэлт тохиолж байгаа. За тэгээд энэ үед сар дэлхийн нар хоёрын хооронд орж те нарны гэрлийг хэсэгчилсэн ингэж халахлалт явагдах байгаа. За тэгээд энэ бол яг юм Хойд Америк, Европ, Африк, Канад те энэ улсуудаас бол илүү бас тод харагдах юм байна. За астрологийн үүднэс гэх юм бол энэ одоо болж байгаа үйл явдал бол бидэнд шинэ эхлэл өөрчлөлтийг бол бэлэгддэг. Хүний ордонд бол ер нь бол шийдэмгий те ирч хүчтэй ийм орд байдаг. За тийм учраас одоо ямар нэгэн зүйлийг зөрөгтэй алхам хийхэд бол маш юм таатай үе байгаа. За гэсэн хэдий ч яг энэ үед сугар болон одоо бууд гаригуд маань ухрах хөдөлгөөнд орсон байгаа. За тийм учраас одоо ямар нэгэн зүйл дээр бас маш юм болгоомжтой одоо бодож тунгааж бас хандаарай, сэтгэл хөдлөлөөс хандаж болохгүй хань те. За тэгээд энэ хэртэлт одоо дэлхийн хэмжээнд томоохон үйл явдал үзэж магадгүй гэж бол маш олон одоо зурхаачид бол үзэж байгаа юм байна. За жишээлбэл одоо улс төрийн өөрчлөлтүүд те за тэгээд зөрчилдөөн бас юм нэмэгдэх магадлалтай. За тийм учраас одоо өнөөдрөөс ингээд цаашихтай ингээд дэлхийн үйл явцад одоо ингээд юм анхааралтай байхыг бас зөвлөж байгаа юм байна. За тэгээд энэ өдөр энэ одоо ингээд бидний одоо ордод бас хэрхэн нөлөөлж байгаа юм гэдэг талаар одоо сар болгоны шин зурхаагаа бас оруулдаг. За тэгээд 3-р сарын 29-нд шин сар маань хоньны ордонд мандаад 4-р сарын 7-нд бууд гаригийн одоо буцах хөдөлгөөнд бас загсны орд руу шилжиж орж байгаа. За мөн 4-р сарын 12-нд сугар гариг маань буцах хөдөлгөөнд дусаж бас загсны ордонд орж байгаа. За 4-р сарын 13-нд нэм гаригттай бүтэн сар одоо жинлүүрийн ордонд одоо мандж байгаа. За тэгээд 4-р сарын 19-нд өвхрийн ордны одоо үлрэлт эхэлж байна. Тэгээд 4-р сарын 27-нд шин сар өвхрийн ордонд мандах нэ. За ингээд астрологийн үйл явдлууд маань ерөнхийдөө иймэрхүү байгаа юм байна. За тэгвэл ордод одоо бидний тэг хэрхэн нөлөөлж байгаа талаар ордуудын зурхааг хүргье. За хоньны ордныхон санхүүгийн шинэ эхлэлийг те таныг бол хүлээж байна. Тийм учраас танд одоо санхүүгийн те маш боломжтой, маш гой одоо зүйлсүүд гарч ирнэ. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд асар их одоо өөрчлөлтийг туулж санхүүгийн хувьд олон бэрхшээл тулгарсан байж бас магадгүй зарим хоньнуудын хувьд те. За тэгвэл энэ таныг одоо амьдралаа өөрчилж хувь зааныхын төлөө хариуцлага хүлээхэд туслах юм зорилготой байсан. Нэгсэндээ таны амьдралын одоо нэг үе шат дуусаад те дараагийн шинэ эхлэлийн үе шат одоо ирж байна гэдгийг бол та бас ойлгоод бас тайвшраарэ гэж зөвлөсөн байна. За 4-р сарын 27-ны нэм гарагт өвхрийн ордонд гарах одоо шинэ сар нь бол те өвхрийн ордонд одоо мандах энэ шинэ сар бол таны одоо хоньны ордынхны одоо санхүүгийн шинэ эхлэлийг бол авчирнаа. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг анхаарч үзэж санхүүгээ өсгөх шинэ боломжуудыг ашиглахыг бас өөртөө зөвшөөрөөрэй те. За тэгээд мөн одоо энэ мэрэгжлийн шинэ үүрэгт ажилд орох эсвэл одоо албан тушаал дэвших за санхүүгээ ахиулах гэдэг маш юм гой боломжууд бол таны амьдралд гарч ирнэ. За мөн хайр сэтгэлийн одоо хувьд бол ангараг гараг 18-ны өдөр Арслангийн ордонд орсноороо таны хайр дурлалын салбарт одоо иргэн ирж байгаа. За тэгэхээр энэ хайр дурлалын одоо таатай нөхцөлийг авчрах юм. Тэгэхээр хосууд хоорондын харилцаа маш гоё эерэг байхаас гадна за ганц бие одоо хоньнууд байгаа бол хостойгоо учрах гоё одоо романтик одоо болцоонуудад явах те. Иймэрхүү зүйлийг бол танд эрхнээ. Тэгээ түүнээс гадна санхүү болоод хувь хүний албан тушаал амжилттай илүү их нухацтай холбоотой байгаа учраас хоньнууд маань энэ сар илүү их одоо амжилт ажлынхаа одоо төсөл төлөвлөгөөн дээр илүү их анхаарчтай. За тэгээд янз бүрийн одоо санхүүгийн нэмэлт орлого орж ирэх магадлалтай учраас тэр тал дээр бас маш юм хянамга хандаж боломжийг алдахгүй шиг зүгээр өнгөрөхгүй шиг те боломж болгоныг бас анхаарч хараарэ гэж зөвлөмөр байна. За өвхрийн ордонд баг зэрэг одоо тэнцвэргүй юм шиг бас санагдаж магадгүй. За шинэ сар бол өвхрийн ордынхны эрүүл мэнд болоод амьдралын хэв маягийн одоо 6-р гэрт одоо мандаж байгаа юм байна. За тийм учраас өдөр тутмын амьдралдаа жоохон анхаараа тий эрүүл мэндийн дэглэмээ шинжилээд за тэгээ ажлын байраа зэгцлэх за эсвэл одоо өдөр тутмынхаа үйл ажиллагаагаа шинжилгээд цаг гаргахгүй бол ер нь бол тий ингээд шин зүйлийн эхлэх шин алхам хийх боломж гэдэг одоо
өхрийн ордныхны одоо дараагийн төвшөнд гарах зүйлсээс жоохон хойш татах байх магадaltaй байгаа даа. Тийм учраас өхрийн ордныхан хит ингэж ажиллаж юм уу те хит нэг тийш байгаа туйлшрахгүй болж өгөөл тэгээ өөрийгөө амраасан, амралт эрүүл мэндэд анхаарсан, дээрэс нь бас те ажил болоод гэрийнхээ одоо тэр эмх цэмцгүй одоо замбраагүй янз бүрийн зүйлс байгаа бол тэрийг нэг сайхан зэгцлээд өөрийн энерги нэг сайн цэвэрлээд авахгүй бол дараагийн шинэ эхлэл шинэ боломжид таны эдгээр ийм замбраагүй байгаа зүйлс хит ядрангүй байгаа тэ хит их ачаалттай ажиллаж байгаа энэ бүх зүйлсийг энерги мэдээ ийм саад татвар болох бас магадaltaй гэж биш үү. За тэгээ жижиг өөрчлөлт нь одоо том сайжруулалтанд хүргэнэ гэдгийг бол санаарай. Тэгэхээр та тэ амьдралын нэг юм маяг болоод дадал зуршлаа жижигхэн маягаар өөрчлөхөд танд маш том ийм эерэг энергийн одоо боломжийн урсгал бол тань руу орж ирэх нэ. За тийм учраас ер нь энэ эерэг урсгал руу одоо буцан орж те жинхэнэ хэрэгцээгээ хангахад бол зарцуул. За таны хувьд бол амжилтанд хүрэхийн өмнө ажиллаж байгаа хэдий ч за эрүүл бус сэтгэл үнэмшилтэй баригдсан байж болцшгүй. За тийм учраас бас эргэн хараараа юун дээр хит одоо шургуу хөдөлмөрлж гэн хит нэг талаа байраад те хит одоо юу гэдэг нэг зүйлийн ихтгэл үнэмшилтэй ингээд хайрцаглагдсан гэж ярьдаг шүү дээ те. Тийм байгаа юм биш үсттэй. Хэрвээ яг одоо нэг зүйлийн төлөө тэмүүлж тэмцэж байгаа бол бусад одоо зүйлсүүд дээрээ ч гэсэн тэнцвэрийг барих нь чухал юм байна гэдгийг өхрөөдөд маань сануулж байна. За эхрийн орд бол өдөр тутмын ажил дарагдсан одоо тийм мэдрэмж бол танд төрж байгаа юм шиг санагдах юм байна. За тэгвэл одоо шинэ сар бол таны 5 дахь гэрт одоо мандж байна. За тэгээ энэ бол эхрийн орднуудын хувьд бол бүтээл сэтгэлгээ, хайр дурлал те баяр баясгалангийн салбарыг бол гэрэлтүүлж мандж байна. За энэ бол таны одоо хоошоо тавьсан байгаа хүсэл тэмүүлэлээ нэг эргээд хараарай. Шинэ одоо хобби, шинэ сонирхлыг чинь татах юу байна те тэр зүйлийг илүү их бас анхаарч судалж тэр зүйл рүү бүр ингэж шунан дурлаж ороорой. За тэгээд хайр дурлал амьдрал шинэлэг зүйл хийх гэх мэт одоо тийм амьдралдаа нэг юм таатай эерэг өөрийгөө одоо юу гэдэг хийж байгаа зүйлээс нэг юм кайф авч тийм одоо зүйлээр бас өнгөрөөвлөх зүгээр байгаа. Хит одоо ингээл нэг юм диктатуранд орох биш 3 дугаар сарын сүүлчээр бол сугар гараг загсны ордонд ухарч байгаа нь бол таны одоо мэрэгжлийн замлыг бас нэг эрхцүүлэн бодрох мэдрэмжийг бас төрүүлж магадгүй те. За би чи ер нь те энэ миний хийж байгаа ажил мөн үү биш үү? Би үнийг яг чадж гин үү те. За магадгүй зарим нэг ажлаас салмаар ч юм шиг магадгүй нэг шал өөр одоо хобби сонирхолтой болох ч юм уу те. Тиймэрхүү бас мэдрэмж бас танд төрж магадгүй. Ингэж одоо эрхцүүлж бас бодоо те. Миний эрхэм зорилго юу билээ? Миний алсын хараа юу билээ? Тэр одоо эрхэм зорилго бөгөөд алсын хараанд маань одоо те нийцж байна уу гэдгийг бол маш сайн ингэж бодож цензуурлж чадах юм бол те та өөр яг тийм өөрийгөө олох гэх юм уу те шинэ амжилтын одоо газар руу шилжих боломжийг бас олгож магадгүй юм байна. Магадгүй яг ингээ өөрийнх нь одоо дуртай тэр зүйлийг олоод хийж байгаа эхрүүдэд бол тэр зүйлдээ илүү их одоо те шунан дурлах, илүү их ухаж ойлгох, илүү их дараагийн төвшөнд гарах ийм боломж бололцоо бас ирнэ шүү. За тэгээд алийг нь сонгохоо мэдгүй тийм янз бүрийн одоо шинэ саналууд бас танд ирж магадгүй те. За тэгвэл яг энэ бүх зүйлийг бас ингээ боловсруулад амжилт мэрэгжил одоо мөрөөдөлтөө одоо тэ аль нь илүү их танд ингэж нийцэж таны сонирхлыг татаж таны одоо тэр хобби болоод таны сонирхдаг тэр зүйлс рүү шиглэж гэн гэдгийг бас харж сонголтоо явуул зүгээр юм байна. За мэлхийн орд. За шинэ сар мэлхийн ордны бол гэр бүлийн 4 дахь гэрийг идэвхжүүлж байгаа юм байна. За тийм учраас өөртөө болоо гэр бүлтэй тэ хайртай дотны хүмүүстэй илүү их цаг гаргуул зүгээр хүүхдүүдтэйгээ одоо хизээ ярилцсан бай, хайртай хүнтэйгээ хизээ одоо хамтдаа гоё тийм болцсон бай тэ эдгээр зүйлсүүдийг бас хийвэл их зүгээр юм байна. За дотны хүмүүстэй гаргасан цаг хугацаа танд илүү их одоо юм урам зориг өгөх болно. Тэгэхээр та тэр одоо тэ үн цэнтэй одоо тэр дурсамжийг бий болгож тэ гэр бүлтэй байсан тэр цаг хугацаа танд нэг тийм гоё энергийн сэргэлтийг өгөн. Тэр энергийн сэргэлт чинь таныг илүү их урам зориг, илүү их амьдралын эрч хүчтэй тийм зүйлээр бол таныг цэнэглэнэ. За тэгээ мөн одоо 18-нд тэгээ ангараг гараг нь одоо Арслангийн ордонд орж байгаа. За тэгээд энэ нь бол танд тэ аливаа зүйлийг одоо юм
эхлүүлэх, урагшлуулах, дараагийн түвшинд гаргах ийм боломжийг бол өгнө. За тиймээс мэлхийнүүд яг энэ үед одоо боломжийг ашиглаа те зорьсон одоо зүйлээ одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Ажлынгийн орд бол ийм гал элементтэй эрч хүчтэй ийм орд байгаа. За тийм учраас одоо энэ одоо нөлөө нь бол таны эд байдлын одоо те зүгийг захирдаг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та яг энэ хугацаанд санхүүгийнхаа боломжуудад ингээд анхаарлаа хандуулад, ажил дээр анхаарлаа хандуулад, санхугаа өсөх дэвших ийм зүйл дээр анхаарлаа хандуулж чадах юм бол та яг амьдралаа бөгөөд өөрийнхөө одоо тэр санхүү өөрийнхөө ажил амжилтыг дараагийн түвшинд гаргах ийм одоо гайхалтай боломжийг бас од гариг хэрэгсийн нөлөө буюу сарны нөлөө танд өгч байгаа юм байна. За Арслангийн ордныхон за шинэ сар Арслангийн ордны харилцаа холбоо болоод 3 дахь гэрт одоо мандж байгаа юм байна. За тийм учраас нийгмийн амьдрал болоод өөрийн цаг хугацаа мөнгө эрч хүчийг бол илүү их гаргаж магадгүй. Тэгэхээр энэ нь одоо харилцаа холбоогоо бэхжүүлж за тэр ч байтугай ер нь холбоо тасарсан уулзаагүй уудсан хүмүүстэйгээ юм холбоо тогтоох маш юм тохиромжтой үе байгаа. За мөн амжилттай шинэ харилцааг үүсгэх бол маш гоё юм таатай үе байгаа. За тэгэхээр 3 дугаар сард бод гараг буцах хөлгөөндөө байсан таны альва зүйлд ажиллахаа одоо зогсон байдал байсан бол эргээд эрчимдээ орж эхэлнэ. Тэгэхээр яг энэ 3 сарын одоо бод гарагийн буцах хөдөлгөөнөөр таны нөгөө гацаад байсан гарц гаргалгааг нь олохгүй байсан эсвэл төр зур хойш тавьсан юм ажлууд байгаа бол энэ ажил чинь буцаад хөдөлж эхэлнэ буцаад одоо нэгсэндээ зогсон байдлаасаа гарч эрчимдээ орж эхэлнэ гэсэн үг. Эрч хүчтэйгээр та тэр ажлыгаа зөв зам руу зөв эхлүүлж одоо зөв үргэлжлүүлж чадах боломжийг гаргаж ирж байгаа юм байна. Тэгэхээр зүйлснээс таны амьдралд гоё юм аялах за тэгээ шинэ юм газар руу аялах тийм хүсэл мөрөөдөл төрж магадгүй зарим нь аялна за тэгээд түүнээс гадна амьдралд чинь бас юм цоо шинэ амьдралын эхлэл бас болохыг үгүйсэхгүй гэж шүү. За охины орд бол шинэ сар одоо охины ордны 2 дахь гэрт мандж байгаа юм байна. За энэ 2 дахь гэр бол санхүү болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй. За үнэт зүйлсийг ивэдэг. За тийм учраас охиныхоо манд санхүү болоод эд хөрөнгө янз бүрийн одоо тийм үнэт идэл үнэтэй эд зүйлсийг авч байгаа. За эсвэл өөрийгөө үнэлэх, өөрийнхөө үн цэнийг мэдрэх ийм одоо энерги илүү их мэдрэх зовлоно. За энэ үеийг бол таад маань ашиглаад альва нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх, ашигтай үр өгөж худалдан авалт хийх за мөнгө санхүүтэй юм холбоотой эрг байх учраас иймэрхүү одоо санхүүгийн урсгалаа сайжруулах ямар зүйлд хөрөнгө оруулах уу юу хийх үү гэдэг тийм одоо зүйл дээр одоо шийдвэр гаргахад бол маш юм тохиромжтой үе байгаа юм байна. За энэ бол одоо санхүүгийн болон сэтгэл санааны хувьд бол дээшлэх мөч ирж байгаа байхгүй тань. За тийм учраас 4-р сарын 19-ний одоо бям гарагт одоо Үхрийн ордонд орны улирал эхэлж байгаа. За тэгвэл яг энэ Үхрийн ордны одоо улирал нь танд юу өгч байгаа нэхэр танд Аз элбэг дэлбэг байдал шин туршлага шинэ боломжууд гэдэг энэ бүх зүйлийг бол танд өгж байгаа. Энэ зүйлийг ч одоо гээж гарч ирж байгаа. За тийм учраас яг тэр тал дээр илүү их анхаарлаа хандуулж одоо шийдвэрүүдийг гаргаж өөртөө боломжийг олж авахыг бас эрмэлзээрээ. Тэгээд өөрт хэрэгтэй зүйлээ бусдаас асууж мэдгүй зүйлээ бусдаас суралцаж ингэж илүү их одоо нөгөө өөрийнх нь тарих болоо ухамсараа илүү их юм дийшлүүлсэн ийм өдрүүд үргэлжлэх учраас та хэд маань одоо аль болох ингээд зарим ингээд зүйл дээр ингээд бусдад итгэл үнэмшил идэр муутай идэр гэдэг бол бас бусдад итгээд үзээрэй гэж шүү. За жинлүүрийн орд бол бүтэн сар одоо таны ордонд мандж байна За тийм учраас энэ одоо сарыг өөрийн болгоч авах боломжтой гэсэн үг байна. За шинэ сар бол хоньны ордонд мандж байгаа. Гэхдээ бүтэн сар шинэ сар маань ингэж томрсоор агаад бүтэн болгохтой таны ордонд орж ирж байна. За энэ бол маш юм танд бол маш юм гайхалтай, маш гоё эерэг асар их боломжуудыг бол авчирж байгаа. За энэ бод гарагийн эхний улирал энэ сартай одоо холбоотойгоор та үйлдэл хийх, урам зориг улам одоо үр дүнтэй ажиллах, улам их урам одоо тийм нэмэгдэнтэй улам их юм эрч хүчийг мэдрэх болно. За тэгээд амжилтыг хэрвээ та хүсдэг бол амжилт зөвхөн нэг шийдвэр биш. Харин одоо цуврал сонголт гэдгийг бол ойлгоно амжилт гэдэг зүйл бол маш олон зүйлийг хийж бүтээж тэр болгоноос алдсан жонсон ч тэр зүйлийг чинь бүх зүйл тань туршлага болж хуримтлагдаад дараагийн зүйл дээр алдаа оноогүй хийх нь амжилт юм байна гэдгийг ер нь ингээд та өөрийнх нь биеэр одоо мэдрэх
ийм үе юм байна. Тэгээ зөвхөн ашигын төлөө ямар нэгэн зүйл хийх биш те. Зүрх сэтгэлд нь одоо ийм гүн шингэсэн тийм зүйлүүд дээр одоо ажиллавал илүү ингээд танд таатай гоё энергиг өгч байна. За тэгээд бууд гариг одоо таны карьерийг одоо удирдах байгаа. За тийм учраас хийж байгаа зүйл нь бол таны одоо хийж байгаа зүйл хэн болохыг чинь тэг магадгүй хэн болохыг одоо хүсэж байгаагийг чинь илэрхийлэгдэнэ. За тийм учраас зорилгоо маш сайн харж түүнийхэн төлөө төвлөрч ажиллаарай. Ингэснээрээ та бусдад те хэн гэдгийг харуулах болно. Өөрийн чинь одоо үнэлэмж, үнцэн, карьер бол маш сайн одоо дэшегээ өсөх юм гайхалтай үе байгаа. За энэ шин сарны эхлэл бол те таны энэ жилийн хамгийн тийм чухал таатай үеийн нэг байх болно. Энэ одоо 2025 оны. Тийм учраас жинлүүрүүд маань яг энэ шин сарны энэ тэг хамгийн өндөр эрчим энерги миний энэ жилийн хамгийн өндөр эрчим энергитэй өдөр юм байна гэж хараад өөрийнх нь тэр одоо бүх амжилттай карьер бүх зүйл дээрээс юм анхаараарай гэж бас зөвлөё. За хилэнцгийн ордныхан бол шин сар бол таны далд сэтгэл хөдлөл болоод дотоод ертөнд зүүн бэлгийн одоо 12 дахь гэрт одоо мандж байгаа юм байна. За энэ бол ер нь бол таны нийгмийн амьдрал биш те харин өөрийнх нь дотоод тэнцвэртэй байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэх үе юм аа. За тийм учраас таад маань бясалгал хийх, тэмдэглэл хөтлөөх те амьдралын зорилго болоод одоо үнэт зүйлстэй анхаарах үе байгаа. За тэгээд илүү их одоо юмыг сурж мэдэх, илүү их ертөнцийг таньж мэдэх те энэ бүх зүйлийг одоо тайлж, мэдэж, ухамсарлаж, ухаарсан те өөрийнхөө одоо ухамсарын төвшинг дараагийн төвшөнд гаргасан ийм үе ирж байгаа. За тэгээд үүнтэй ингээ холбоотой бас өөрийнхөө одоо хоббиг бас илүү сайн хөгжүүлээрэй те. Тэр таны одоо өөрийгөө одоо архиа одоо амраах, за хоббигоо одоо дуртай зүйлээ хийх идэр чинь таныг ингэж тайвшруулах, таныг ингэж одоо юу гэдэг дотоод одоо сэтгэл зүй хөдлөлийг чинь зохицуулж өгнө. Тийм учраас тэр бясалгал, хоббигийнхэн зүйлсүүдийг хийх тиймэрхүү зүйлсд илүү бас цагийг гаргаарай. За шин сарыг одоо ашиглан удаан үргэлжилсэн таагүй одоо сэтгэл хөдлөл бол одоо нөхцөл байдлыг одоо хэрвээ танд байгаа бол өөрөөсөө юм явуулах юм бүрэн боломжтой юм таатай үе ирж байгаа. Тийм учраас тийм хэрэггүй харилцаа ч юм уу те одоо тийм хэрэггүй янз бүрийн ингээд тийм таныг ингэж таагүй байлгадаг тийм энерги эрчимтэй танд нэг зүйл байгаа бол тэрийгээ бас тавьж явуулах те дуусгах ийм үеийг бас танд ирж байгаа юм байна. Өөрт хэрэггүй гэсэн зүйлийг ер нь тавьж явуулсан те танд ингээд дараагийн одоо шин цагийн таатай энерги буюу таатай хэлхийг бол та өөртөө татах ийм бэлтгэгдэж байгаа үе гэж бас ойлгож болно шүү. За номын орд байна. За номын ордныхан бол таныг бол одоо юуж саатуулахгүй те таны ордыг захирагч одоо бархас сойд гариг эд баялаг шин нэхлэл утга учир тэлэлтийг удирддаг. За тийм учраас энэ одоо зарим талаараа таныг үргэлжтэй эрэлж нэгэн болгож идэг. Та үргэлжил шин зүйлийг одоо мэддэж, таньж, сурж, гарц гаралгааг нь хааж, цаад утга учирыг нь ухаж те ингэж байж идэг. За тэгснээрээ та ингэж таны одоо сэтгэл тэр дотоод одоо кайфч мэдрэгч идэг юм. Зүгээр нэг зүйл хараад энэ нэг ийм зүйл юм гэхээс ягаад ийм зүйл байгаа юм бол гэдэг рүү илүү юм анхаардаг ийм ордныхан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөхөрлөл одоо хамтын ажиллагаа урт хугацааны зорилтуудад бол гол анхаарлаа хандуулаарэ те. Тэгэхээр одоо таны урт хугацааны төлөвлөгөө юу юм те таны ажлын тэр одоо алсын хараа та одоо магадгүй энэ жилийн 2 жилийн 3 жилийн 5 жилийн дараах одоо төлөвлөгөө чи юу юм гэдэг дээр илүү их бас ингэж анхаарч харж тэр зүйлээ ингэж бодож тунгаагаарай. За мөн одоо те найз нөхдийн одоо харилцаа буюу хамтын ажиллагааны тал дээр бас илүү сайн анхаарлаа хандуулаарай. За энэ бол одоо бусад хүмүүстэй нэг зорилгод одоо хамтран ажиллах те хамтын одоо ийм бүтээмжийг бий болгоход бол ийм маш таатай үе ирж байгаа юм байна. За олон сар үргэлжилсэн тийм өр зээлийн асуудал байгаа бол те 18-ны одоо өдөр ангараг гаргийн одоо хийж байгаа хөдөлгөөн бол энэ бүхнийг чинь дуусгах боломжийг бол олгож байгаа. За тийм учраас тэр тал дээрээ бас өөрөөсөө бас хүчийг бас давхар гаргаад өгөөрэй. За ингэснээр бас яг нөө танд илүү том алхам тэ илүү том бизнес эхлэх
бизнесээ тэлэх, санхүүгийн урсгалаа нэмэгдүүлэх, тэ амьдралаа одоо дараагийн түвшинд гаргах юм таатай үеийн нэр гэрж байгаа. За мөн энэ сар одоо хайр дурлалын хувьд бол маш таатай цаг үе. За тийм учраас ганц биеийн нумууд магадгүй шинэ харилцаа үүсгэх магадлал маш өндөр байгаа юм байна. За материалын ордныхан болвол шинэ сар одоо материалын ордныхны карьер болон олон нийтийн одоо нэр хүнд хэдийн зорилго болоод юм 10 дахь гэрт мандаж гарч ирж байгаа юм байна. Тийм учраас таны нэр хүндээ өсгөж тэ ирээдүйн рүү зоримог алхам хийхэд бол маш том юм түлхэц болно. Тэгээд хариуцлага авахын тулд энэ цагийг бол илүү сайн ашиглаарай. Албан тушаалаа ахиулах, ажил мэргэжлээ өөрчлөх тэ эсвэл одоо ажлыг одоо дараагийн шатанд гаргах, бизнесийн шин санаануудад анхаарлаа хандуулах хэрэгтэй. За өнгөрсөн 6 сарын хугацаанд таны карьерт ямарваа нэгэн тий таагүй зүйл саад бэрхшээл байсан бол одоо бити санаа зовоо тий энэ одоо бүтэн одоо сар бол танд ахих туршлага болж өгч байгаа. Энэ бол танд одоо ахих дараагийн түвшинд гарах юм туршлага болж байгаа. За тэгээд карьер нэг одоо бүлэг дуусч те шинэ бүлэг эхэлж байна гэж бас ойлгож болох юм байна. Тэгэхээр таны яг те мандах цаг яг одоо л эхэлж байна гэдгийг санаарай. Тэм учраас та маш олон те эрч хүчтэй зориг тэмүүлэлтэй сарыг бас эхлүүлээрэй гэж зөвлөж байна. За хумхын орд шинэ сар таны 9 дэх гэрт мандж байгаа. За энэ бол тэлэх, аялах, дээд боловсрол эзэмших, ийм түлхэц өгөх, алсын хараагаа тэлэхэд бол маш сайн одоо тусалж байдаг. За одоогийн сэтгэлгээнд одоо гатсан ч юм уу ямарваа нэг юм дээр ингээ гатсан, зогссон, ямар нэг тиймэрхүү нэг юм зогсон энерги хэрвээ танд мэдрэгдэж байгаа бол энэ сар таныг бол тэр байдлаас бол салахад шинэ одоо санаануудыг хүлээж авахад туслах болно. Тийм учраас та илүү их сурч, мэдж, олон зүйлийг ухаж, харж ингэж бас яваарай. Тэгэх юм бол тэр болноос ч гаргах гарц гаргалгааны бүхий л ийм таатай боломж энергийг бол тань руу сарны эрчим энерги бол өгч байгаа юм байна. За 4 сарын 7-нд даваа гарагаас 4 сарын 16-ны хооронд бод гараг загсны орд руу шилжиж байгаа. За энэ одоо загсны орд руу шилжиж байгаа нөлөө нь бол таны амьдралд баялаг, эд баялаг болон орлогыг бий болгох шинэ одоо боломжуудыг бол та хүлээж авна. За тийм учраас эдгээр өдрүүд дээр ерөөсөө маш юм ажил хэрэгчтэй байх хэрэгтэй. За бод гараг нь одоо санал боломжтой төслүүдийг бол авчирдаг байгаа. Тэгэхээр та юу хүртэх ёстойгоо маш сайн одоо мэддэг болох хэрэгтэй. За тэгээд би юунд сонирхолтой юм, би юу хийж чадах, ямар хүсэл санал алийг нь би хүлээж авч яаж одоо хийх юм бол амьдралаа дараагийн түвшинд гаргах вэ гэдэг энэ зүйл дээр бол маш сайн одоо юм мэдээлэлтэй өөртөө бас бэлэн байгаарай. За энэ хугацаанд та цалингаа одоо нэмэгдүүлэх, за мөн эсвэл өөрийн үн цэнийг дэмжих боломжтой. За магадгүй та одоо өөртөө боломж олохоос ч бас бити эргэлзээрэй. Энэ таны хүсэж байгаа зүйлийг одоо өөртөө татахад тусалнаа. Ийм одоо гайхалтай эрчим энерги нэгсэндээ таны эерэг энергийн таталцал маш юм идэвхтэй байгаа юм байна шүү. Тэгэхээр эдгээр өдрүүдийг алдахгүй өнгөрөх хэрэгтэй. За загасны орд бол сэтгэл хөдлөлийн одоо ачаа тийшээ багсгаж танд одоо үйлчлэхэн байсан зүйлийн талаар бодтой хандах цаг нэгэнт болжээ. Тийм учраас хэрэггүй зүйлтэйгээ одоо зуурлаад удаж байгаа бодвол та үнийг одоо тавьж явуулах цаг чинь ирсэн байна. За сугар гараг тариг нь таны ордонд шууд орж шинэ сар таны дотн харилцаа, хамтын санхүүгийн 8 дахь гэрийг танд гэрэлтүүлж байна. За тийм учраас та маань одоо харилцаанд илүү их анхаарах гэрээ хилцэрхийг, санхүүгийн одоо боломж болцоонуудыг хүлээж авах иймэрхүү зүйлээр бас бэлэн байгаарай. Эдгээр зүйлсүүдийг бол од гараг ирэхс огторгүй бол ивэлээ танилуу хүртээж байна. За тэгээд бонд болон одоо хувьцаа банкны одоо юм данс хадгаламжаа нэмэгдүүлэхэд бас юм маш гоё юм таатай үе ирж байгаа юм байна. Тэгээд 4 сарын 30-ны лавг гарагт сугар гараг нь хоньны ордонд буцаж ирэхэд танд бол санхүүгийн маш гайхалтай юм элбэг дэлбэг одоо байдалтай тийм үе рүү бол та одоо шилжин орох болно. За тийм учраас та өөрийн хийх ёстой зүйлээ одоогийн санхүүгийн байдалтай зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байвал гариг ертөнц танд одоо харамгүй ивэл хайрлаж байгаа ийм гайхалтай үе таныг угтж байна. Тийм учраас ахснууд маань өөрөө энэ
эерэг эрчмийн нөлөөллийг ашиглаад өөрийнх нь тэр ухамсар болоод зориг болоод ажил амжилтын тэр төлөвлөгөө зорилтууд дээр илүү их нухацтай хандаж чадах юм бол орчлон ертөнцийн тэр гайхалтай нэрийг танилуу ирж байгаа юм байна. За тэгээд 6 маань ингээд дуслаа. Ордууд маань 6-гаа уншаад энэ сарны эрчим энерги ямар байна? Миний одоо айл салбарт маань чинь би юун дээр илүү анхаарал сөхөлтэй вэ гэдгээр 6-гаа үзээд үүнийг одоо амьдралдаа хэрэгжүүлээд амьдралынхаа тэр сарынхан төлөвлөгөө гаргаж яваарай гэсний үднэс шинэ сарны 6-аг бол оруулдаг. Тэгээд сар бол хүний одоо амьдралд болоод хүний сэтгэл хөдлөл, хүний шийдвэр гаргах хүний одоо харилцаа, хандлага, хайр дурлал, их баялаг гэдэг энэ бүх зүйлстэй болоод шууд холбогддог. Яагаад гэвэл энэ бүх зүйлсийг хүн өөрийнхөө дотоод эрчим энерги, эрч хүч, сэтгэл хөдлөл өөртөө итгэх итгэлийн хүчээр бий болгож чаддаг учраас хүний дотоод сэтгэл зүг өдөртөх нь сар байдаг юм шүү. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.